Маркетингийн судалгаа, мультимедиа сурах хүчгийн 2-р бүлэг, маркетингийн судалгааны төрөл, гүйцэтгэх хэлбэр. Энэхүү хичээлийн өрөөнд бид дараах үндсэн дээдсүүдийг авч хэлцэх болно. 1-р маркетингийн судалгааны ямар үндсэн төрлүүд байдаг? 2-р стратегийн төлөлтөө маркетингийн судалгаа. 3-р бүтээгдэхүүний амьдралын мөчлөгөөс хамаарсан маркетингийн судалгаа. 4-р маркетингийн судалгааг хэрхэн хинээр хийж гүйцэтгүүлэх вэ гэдэг үндсэн 4 бүлэг сэдвийн хүрээнд ярилцах юм аа. Эхний маань сэдв маркетингийн судалгааны төрөл байна. Маркетингийн судалгааны төрөл ангиллыг тодорхойлохдоо маркетингийн судалгаа хийдэг шалтгаанаас хамааруулан ангилж гаргаж ирдэг. За бид нар өмнөх хичээлээр ярьсан орчны өөрчлөлтийг таньж мэдэх, маркетингийн оновчтой үр ашигтай шийдвэр гаргах, маркетингийн үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх үүднээс хийж байгаа судалгаанаас хамааруулаад судалгааны маань төрөл гарч ирэх нэ. За 1-р төлөвлөлтөнд чиглэгдсэн судалгаа байж болно. Өөрөөр хэлбэл орчны өөрчлөлт, орчны чиглэлүүдийг судлаад эхлэх юм бол энэ маань төлөвлөлтөнд чиглэгдсэн судалгаа болох нэ. 2-дугаарт асуудал шийдвэрлэх чиглэгдсэн судалгаа, маркетингийн оновчтой холц бүрдүүлэх чиглэлээр явж байгаа судалгааг бол асуудал шийдвэрлэхэд чиглэгдсэн судалгаа гэж хэлдэг. За 3-дугаарт хяналтанд чиглэгдсэн буюу маркетингийнхаа үйл ажиллагааны үр дүн үнэлэх. За ингээд төлөвлөлтөнд чиглэгдсэн судалгааны жишээ авч үзье. За жишээ нь манай хэрэглэгч хэн бэ, ямар орлоготой вэ, ямар нийгмийн давхаргын хүмүүс байна вэ гэдгийг тодорхойлох чиглэлийн судалгаа бол төлөвлөлтөнд чиглэгдсэн судалгаа болж таарах нэ. За 2-дугаарт манай зах зээлийн цаашдын чиг хандлага хайчих вэ? Ямар байна вэ? Өөр боломж зах зээл байна уу гэдэг чиглэлээр судалгаа явуулж авах юм бол энэ бас төлөвлөлтөнд чиглэгдсэн судалгаа. Мөн өрсөлдөгчийн үйл хөдлөл тэдний давуу болон сул талуудыг тодорхойлж явах юм бол энэ маань бас төлөвлөлтөнд чиглэгдсэн судалгаа болж таарах. Өөрөөр хэлбэл төлөвлөлтөнд чиглэгдсэн судалгаа маань орчны өөрчлөлт, орчны хүчин зүйлсүүдийг судлахад чиглэгдэж байгаа судалгааг төлөвлөлтөнд чиглэгдсэн судалгаа гэж хэлдэг байна. За 2 дахь төрлийн судалгаа бол асуудал шийдвэрлэхэд чиглэгдсэн судалгаа байна. Маркетингийн холц буюу бараа, үн, хуваарлалт, идэвхжүүлэлтийн оновчтой шийдвэр гаргахын тулд судалгаа явуулж байгаа тохиолдолд үнийг асуудал шийдвэрлэхэд чиглэгдсэн маркетингийн судалгаа хийгдэж байна гэж хэлдэг байна. Жишээ нь барааны шин чанарыг тодорхойлох, чанар загвараа тодорхойлох, сав баглаа боодлоо тодорхойлох, үний ерөнхий түвшнөө тодорхойлох, хуваарлтынхаа зуучлагч нарын сонголтыг гаргаж ирэх зэрэг судалгаанууд бол асуудал шийдвэрлэхэд чиглэгдсэн судалгааны төрөл болж таарна. За 3 дахь төрлийн судалгаа бол хяналтанд чиглэгдсэн судалгаа. Хяналтанд чиглэгдсэн судалгаа бол маркетингийн үйл ажиллагааны үр дүн үнэлэх зорилгоор хийгдэж байгаа судалгаануудыг хяналтанд чиглэгдсэн судалгаа гэж хэлдэг байна. За жишээ нь манай пүүсийн зах зээл эзлэх хувь хэмжээ ямар байна? За манай бараа хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж чадж гин үгүй юу? Манай компани нэр хүнд брэнд ямар хөө байдалтай байна? Зэргийг үнэлээд ирэх юм бол энэ маань хяналтанд чиглэгдсэн судалгаа болж таарна. Маркетингийн үйл ажиллагааны үр дүн зөвхөн санхүүгийн үр дүнгээр үнэлдэггүй, маркетингийн судалгаагаар үнэлдэг гэдгийг бид мэдчих хэрэгтэй байна. За ингээ 2 дахь сэдв рүү оръё. Стратегийн төлөлтөө маркетингийн судалгаа. Тэгэхээр төлөлтийн ямар үе шатанд явж байна, аль зүйлийг хийж байна гэдгээс хамааруулаад хийгдэх маркетингийн судалгаанууд маань ялгаатай байдаг байна. За жишээ нь бид нар стратегийн төлөлтийн маркетингийн нөхцөл байдлын шинжилгээг хийж байгаа тохиолдолд хийгдэх маркетингийн судалгаа маань тухайн маркетингийн орчноос ирж байгаа нөлөөллийг тооцох, тодорхойлох зорилгоор хийгдэх ёстой байна. За харин маркетингийн стратеги бүрдүүлэх гэх юм бол нөгөө стратеги бүрдүүлэхэд нөлөөлж байгаа зорилттой зах зээл тодорхойлох зэрэг, за мөн зах зээлийнхээ байршлыг тодорхойлох. За хөтөлбөр боловсруулах болоод ирэхээр маркетингийн холцын буюу хэрэглэгчийн сэтгэл ханамж, бүтээгдэхүүний шийдвэр гаргалт, за эрэлтийн төвшинг авч үзэж таарах нэ. За үүнээс гадна бас маркетингийн судалгаа корпорацийн төлөвлөлтөнд бол компани эрэлтийг таамаглах, өрсөлдөгчийн үйл хөдлөлийг тодорхойлох, салбарын бүтцийг тодорхойлох, зах зээлд эзлэх хувь хэмжээг нь тогтоох, за компани зах зээл дэх дүйл төрхийг тодорхойлох зорилгоор хийгддэг. За харин маркетингийн төлөлтөнд болоод ирэх юм бол за маркетингийн сегмент бүрийн худалдаа авах замтлалыг тодорхойлох, ашигт ажиллагааны түвшинг хэмжих, маркетингийн зорилго зорилт дэвшүүлэх, зах зээлийн талаарх ерөнхий мэдээлэл авах, за зах зээлийн шин сегментүүдийг нээлрүүлэх, шин болон хуучин бараагаа үнэлэх, за маркетингийн үйл ажиллагааны үр дүн хэмжих зорилгоор хийгдэж таардаг байна. За холц бүрдүүлэлтийн чиглэлийн судалгаанууд бол барааныхаа шинэ барааны санаа төсөөлөө шалгах, сабаглаа боодлынхаа оновчлалыг шалгах, бүтээгдэхүүнийхээ нэр таних тэмдэг нь хэр зэрэг тохиромжтой байна гэдгийг шалгах, зах зээлийнхээ нөхцөл туршилт явуулах зорилгоор хийгддэг. За харин
Хуваарлтын суугийн талаарх судалгаанууд бол хуваарлтын суугийн ямар суугийг ашиглах вэ? Хуваарлтын суугийн үр ашгийг нь тооцох, жижиглэнгийн болон бөөний худалдаачдын үр өгөөжийг нь тооцох. За үнийн хувьд бол тохиромжтой үнийн түвшин, аль үнийн түвшин сонгох, өндөр байх уу, дундаж байх уу, хямдхан байх уу гэдгээ. За хэрэглэгчийн худалдан авах шийдвэр гаргалтанд үн маань хэр зэрэг нөлөөлж байна? Мэдрэмж нь ямар хувь байна гэдгийг тодорхойлох зорилгоор хийгддэг байна. За мөн идэвхжүүлэлтийн хувьд бол идэвхжүүлэлтийн ямар арга хэрэгсэл сонгох уу? Сурчлагыг сонгох уу, PR-ыг сонгох уу, бичлэг худалдааг сонгох уу, борлуулалтын идэвхжүүлэлт урамшууллыг ашиглах уу гэдэг энэ шийдвэр. За мөн идэвхжүүлэлт явагдсны дараа энэ идэвхжүүлэлт маань үр дүнд хүрсэн үү, хэдэн хувь нь мэддэг болов, хэр зэрэг эерэг хандлагатайгаар очив. За мэдгэдлийн бүтэц хэлбэрийн талаарх шийдвэр. Юу хэлэх үү, яаж хэлэх үү, яаж кодлох уу, түүнийг нь зорилттой зах зээл маань яаж ойлгож байна гэдгийг тодорхойлох зорилгоор хийгддэг байна. За харин борлуулалтын албаны хувьд бол борлуулалтын бүс нутгаа тогтоох, барааны талаарх мэдгдэл, өөрөөр хэлбэл харилцагч нарт барааныхаа аль шин чанарыг давуу байдлаар гаргаж ирэх үү, за борлуулалтын албаны зорилт ямар байх вэ? Борлуулалтын ажилтны тоо гүйцэтгэлийг үнэлэх зорилгоор хийгдэж таарах нэ. За 3 дахь сэдэв маань бол бүтээгдэхүүний амьдралын мөчлөг ба маркетингийн судалгааны нөхцөл байдлыг үзэж болох нь. Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн аль үе шатанд явж байна гэдгээс хамаарат маркетингийн хэрэгжүүлэх судалгаанууд ялгаатай байж таардаг байна. За бүтээгдэхүүний амьдралын мөчлөгөөс харах юм бол за нэвтрэлтийн өмнөх үе шатанд бол зах зээлийн үнэгийн нөхцөл ямар хувь байна? Тухайн барааны санаа төсөөллийг шалгах, брендийн ямар байх вэ, сабаглаа бодол ямар байх вэ? За тэгээ зах зээлийн худалдаа авах чадвар ямар хувь байна гэдэг талаар судалгаа явуулдаг бол нэвтрэлтийн үе шатанд бол бүтээгдэхүүний хэр зэрэг мэддэг байна, хэрэглээний түвшин ямар хувь байна, идэвхжүүлэлтийн ямар стратеги баримтлах уу гэдэг чиглэлээр судалгаа явуулдаг. Харин өсөлтийн үед бол зах зээлийн аль газар байших уу? За борлуулалтын өсөлт цаашдаа ямар хувь таамаглалтай байна, өрсөлдөгч нар маань ямар хувь үйл хөдлөлттэй байна гэдгийг тодорхойлдог. Харин докторчлалтын үед бол тодорхой зах зээлүүдийг хэсэгчилдэг, сегмент бүрийнх нь онцлогийг гаргаж ирдэг. Аль эсвэл зах зээл барааг дахин байршуулдаг. Харин уналтын үед бол үнийн мэдрэмжээ судлаад зардал бууруулах боломжийг нь судалж гаргаж ирдэг байна. За мөн SFI матриц буюу эрчим төсөлтийн стратеги маркетингийн судалгаа хоорондоо бас уялдаа холбоотой. Хэрвээ зах зээлд гүн нэвтрэх стратегийг баримталж байх юм бол өрсөлдөөн давуу байдал олох тэр хэрэглэгчийн сэтгэл ханамжийг наривчлж тодорхойлж судалгаагаа чиглүүлэх ёстой. Харин зах зээлийг хөгжүүлэх гэж байгаа тохиолдолд бол шинэ зах зээл, шинэ хэрэглэгчтэйг олж илрүүлэх чиглэлийн судалгаануудыг хийн. Харин бараагаа хөгжүүлэх гэж байгаа бол шинэ бараа зах зээл хэрхэн нэвтэрч байгаа, цаашдаа яаж хүчрэх боломжтой гэдгийг судална. Харин диверсификац төсөлтийн үед бол шинэ ямар боломжууд байна, өөр шинэ зах зээл юу байна гэдгийг судалж гаргаж ирдэг байна. За 4 дахь сэдэв маань бол маркетингийн судалгааг хинээр хийж гүйцэтгүүлэх вэ гэдэг асуудал байна. Маркетингийн судалгааг хийж гүйцэтгүүлэх хэлбэрийн хувьд 3 янзын хэлбэр байж болно. Нэгдүгээрт албан ёсны маркетингийн судалгааны алба байгуулахгүйгээр 1-2 хүнд маркетингийн судалгааны ажлаа хариуцуулаад өгч болно. Аль эсвэл компани дотор 2-оос дээш хүнтэй албан ёсны судалгааны алба байгуулж болно. За 3-т нь болохоор маркетингийн аутсорсинг буюу гадны байгууллагын судлаач нарыг хөлсөлж ажиллуулж болох нэ. За маркетингийн бие даасан албыг байгуулах тодорхой нөхцөл байна. Нэгдүгээр байгууллагын судалгааны албыг чинь хариуцж байгаа хүн өгдлийг цуглуулах, шинжилэхэд их цаг хугацаа зарцуулаад байвал бие даасан судалгааны алба байгуулах шаардлагатай болжээ гэж үзэж болох нь. Учир нь их цаг хугацаа алдаж байна гэдэг маань тэр хэмжээгээр шийдвэр гаргалт хойшлогдож байгаа. Шийдвэр гаргалт хойшлогдохын хэмжээгээр байгууллагын өрсөлдөх чадвар уян хатан байдал маань алдагдж байгаа гэдгийг бид мэдэх ёстой. Хоёр дахь шийдвэр нөхцөл бол удирдлагын шийдвэр гаргалт судалгаан дээр үндэслэгдэж байнга гарч байв. Өөрөөр хэлбэл хийгдсэн судалгааны ажлуудыг удирдлага байнга авч ашиглаж байх юм бол бид нэр тэр хурдаа нэмэгдүүлэх зорилгоор бие даасан судалгааны алба байгуулах шаардлагатай байна. За 3 дахь нь бол судалгаанаас орж ирсэн зардал дээр үндэслээд байгууллагынхаа зардал төсвийг тооцож явах юм бол судалгааны бие даасан албатай байх нь илүү дээр гэж үздэг. Яагаад тэгэхээр төсвийн зарцуулалт төсвийн боловсруулалт илүү оновчтой байх боломж нөхцөл бүрдгэнэ. За мөн 4-т нь судалгаа хариуцсан мэрэгчлэнүүд гадны судалгааны байгууллагуудаас гадны судлаач нараас байнга тусламж дэмжлэг хүсээд байх юм бол бие даасан судалгааны алба байгуулах шаардлага нөхцөл байдал үүсчээ гэж үздэг байна. За бие даасан судалгааны албыг байгуулахдаа дараах зүйлсүүдийг анхаарах ёстой. Маркетингийн судалгааны алба чинь булс хилцс нэгжтэйг нэгт хамтарч ажиллаж явах ёстой. Яагаад тэгэхээр судалгааны албын хийх ажил бол зөвхөн
тэр албаны хийх биш, компани өмнө, барааны өмнө тулгамж байгаа асуудлыг тодорхойлох учраас бусад хилцэн нэгжүүдтэйгээ нэгт уялдаа холбоотой ажиллаж явах ёстой байна. Бусад хилцэн нэгжүүд маань судалгааны албаны ажлыг дэмждэг, тэдгээрийг мэдээллээр хангах тийм боломж нөхцөлийг бүрдүүлэх ёстой. За хоёрдугаар бие даасан судалгааны албачин байгууллагада тодорхой байр суурь, ялангуяа шийдвэр гаргалтанд нөлөөтэй байх ёстой. Шийдвэр гаргалтанд нөлөөгөө байгаад байх тусмаа судалгааны үр дүн үнц нь тэр хэмжээгээр унж таардаг байна. За гуравдугаар бусдаас хараат бас бие даасан шин чанартай байх ёстой. Яагаад тэгэхээр судалгааны алба бол байгууллагын болохгүй бүтэхгүй байгаа бодиттой нөхцөл байдлыг тодорхойлж илрүүлж гаргаж ирдэг учраас хараат бус хин нэгнээс үл хамаарсан тийм дүгнэлтийг гаргах боломж нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой байдаг байна. Гадны судалгааны байгууллагыг ашиглахдаа дараах хэдэн нөхцөлийн хүрээнд ашигладаг. Өөрөөр хэлбэл компани судалгаа хийх тийм хангалттай нөөц байхгүй тохиолдолд гадны судалгааны байгууллагыг ашигладаг. За нөөц гэдэгт бид нэр хүн хүч, мэдээллийн их усүр, ур чадварыг авч үзэж болно. За хоёрдугаар тухайн судалгааны ажлыг гадны судалгааны байгууллага хийх зардал нь дотоод аян албаны зардлаас хямд байгаа тохиолдолд бид нэр гадны судалгааны байгууллагыг ашиглах нь илүү үр дүнтэй байна. За гуравдугаар гадны судалгааны байгууллага судалгааны ажлын гүйцэтгэх хугацаа нь бага байгаа тохиолдолд бид нэр гадны судалгааны байгууллагыг ашиглаж судалгаагаа хийж гүйцэтгүүлвэл илүү үр дүнтэй байдаг байна. За гадны судалгааны байгууллага судлаачдыг хөлсөж ажилуулахдаа дараах төрлийн судлаачдыг хөлсөж ажилуулж болно. За ихтэй сургуулиудын зөвлөгөө өгдөг судалгааны төвүүдийг ашиглаж болно. За маркетингийн судалгааны компаниудыг ашиглаж болно. Эрдэм шинжилгээний байгууллага, төрөл бүрийн холбоодуудыг ашиглаж болох нэ. За гадны судалгааны байгууллага үзүүлэх үйлчилгээний хувьд бол бүрэн үйлчилгээтэй буюу хэрэглэгч бүр тохируулсан, тодорхой стандартлагдсан, төрөлцсөн чиглэлийн судалгаа явуулдаг ийм компаниуд байж болно. Аль эсвэл хязгаарлагдмал буюу тодорхой стандартлагдсан, төрөлцсөн судалгаа явуулдаг байгууллагууд байдаг байна. Гадны судалгааны байгууллагыг сонгохдоо дараах үндсэн шалгуурууд байгаа. Нэгдүгээр тухайн компанийнхаа, тухайн судалгааны байгууллагынхаа нэр хүнд, зах зээлээс хувь хэмжээг нь харгалзаж үзэх ёстой. Хоёрдугаар компани өнгөрсөн үеийн туршлага буюу өмнөх гэрээний гүйцэтгэл, үр дүнгийн үзүүлэлтийг харгалзаж үзэх ёстой. Өмнө нь ямар судалгаа явуулсан, тэр нь ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг буюу past experience-ийг харах ёстой. За гуравдугаар гадны судалгааныхаа байгууллагын боловсон хүчний мэдлэг, туршлага, ур чадвар, судлаач нарын хамтран ажиллах байдал, зарчимч, үнэнч байдал зэргийг харж үзэх ёстой. Магадгүй нэр хүндтэй компани хэрнээ дотор нь чадвар муутай, туршлага багтай тийм судлаач нар ажиллаж иж болох юм. За дөрөвт нь бол тухайн судалгааны байгууллагын санал болгож байгаа үнийн саналыг харгалзаж үзэх ёстой. Мэдээж үнийн санал чинь судалгааны ажлыг чинь агуулгатай, цар хүрээтэй, чанартай тэнцвүүц байх ёстой байна. За гадны судалгааны байгууллагыг сонгох шалгуурыг бүр илүү наривчлаад аваад үзэх юм бол за бид нэр маркетингийнхэн мэдлэгийг сонирхож үзэж болно, техникийн ур чадварыг сонирхож үзэж болно. Хэр зэрэг найдвартай байгууллага хугацаанд байдаг. За хэр зэрэг найрсаг урайлахыг хандаж байна. Харилцааныхын шалгуур, итгэлтэй байдал, харилцан ойлголцох чадвар, судалгааны ажлын болон илтгэлийн чанар, судалгааны ажлын зарцуулах зардлын хэмжээ, зарцуулах цаг хугацаа, ёс зүйг нь харгалзаж үзсний үндсэн дээрээс гадны судалгааны байгууллагыг сонгоож үздэг байна. За харин судалгааны ажлын зардлыг буюу төсвийг тодорхойлохдоо дараах хэдэн зүйлсийг харах ёстой. За нэгдүгээрт нь хоёр дахь чиглэлийн дотоод их усрээс хайх зардал хэр их вэ? За хоёрдугаарт хоёр дахь чиглэлийн гадаад их усрээс хайхад хэр зэрэг зардалтай вэ? За асуулгын дизайн боловсруулах зардал, асуудлыг шалгах зардал, шинжилгээний дизайн боловсруулах зардал, шинжилгээ хийх зардал, асуудлыг кодлох, оруулах зардал. За магадгүй шуудангаар явуулж байгаа юм бол шуудангаар явуулах зардал. За телефон утасны зардал. За хэвлэх, хувилах зардал. Аяллаа буюу нөгөө судлаач нарын ажлын зардал. За судалгаанд оролцогч нарт өгж байгаа урамшуулал, анхдаг цуглуулах буюу судлаач нарын цалин хөлс. За судалгааны ажлыг яг удирдах байгаа хүмүүсийн цалин хөлс зэргийг харгалзаж үзэх ёстой байна.